яг одоо энэ атмосфер, энэ уур амьсгалыг хараад би Зангаа цэгийн 60 гаруй залуучуудаар бас маш их бахархаж омогшиж байна. За мөн энэ цугласан 260-70 эрхэм хүндтэй зочид та бүхнийгээ хараад бас их баярлаж байна. За учир юунд вэ гэвэл Зангаа цэгийн үүсгэн байгуулагдсанаас хойш энэ одоо та бүхэнтэйгээ бий болгосон итгэлцэл, бат бөх харилцаа, найдвартай байдал. Тэгээ энэ бүгдийн маань үр шимээр бас өнөөдрийн энэхүү арга хэмжээ бас бий болж байгаа болов гэж бодож байна. Good Workplace Awards арга хэмжээг 4 дахь жилдээ зохион байгуулж байгаа Зангаа, НИТО болон консорциумын хамт олондоо талархлаа илэрхийлье. Тэгээ энэ жилийн хувьд энэ үн цэнтэй шагналыг авсандаа бол маш их баяртай байна. Энэ дадлгажих хөтөлбөрүүдэд маань хамтран ажиллагч байгууллагууд, оролцогчид мөн энэ гайхалтай үйл ажиллагааг зохион байгуулж байгаа та бүхэндээ талархлаа илэрхийлж байна хамт олонныхоо өмнөөс. Яг 35 жилийнхаа ойдоор хүний нөөцийн яг бодлого гэдэг олон одоо хийсэн төслүүдээр бас ажилтнууд руугаа хийсэн жижиг олон төслүүдээр бас энэ шагналыг авч байгаа одоо маш их баяртай. Тэгээд 6000 гаруй байгууллага болон иргэдийн бүгдээрийнх нь хамтын одоо синержи үүсгэсний үр дүн гэж ингэж бид нар харж байна. Маш их баярлалаа. Илүү сайхан Монголын төлөө хамтдаа. За манай Uniservice Solution компани 1400 ажилтнтай энэ жил 20 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. Хөрөнгийн менежментийн цогц үйлчлэгээ үзүүлдэг хамт олон байгаа. Бид нар энэ шагналыг бид нар ажилдаа олгох үн цэнийг бид нар сэтгэл ханамжтай ажилтан, сэтгэл шингэсэн үйлчлэгийг бид нар хамт олноороо үйлчлүүлэгчтэй сэтгэл хүрсэн үйлчлэгийг үзүүлэхийг зорж ажилтдаг учраас энэ шагналыг авсан бахаа гэж бодож байна. Та бүхэнд нь баярлалаа. Гайхалтай би багийнхнаараа хамт олноор үнэхээр их бахархаж байна. Тэгээд компаниараас бахархаж байна. За тэгээд манай баг бас шилдэг HR team болсон. Тэгээд бид 9 сард нийт одоо 35 ажлын байран дээр нийт 90 хүн ажилд 14 хоногийн хугацаанд авч нийт 1000 CV хүлээж авсан. Гайхалтай Наногийнхаа Марсынхаа түүхийн нэг хэсэг басна нэрээ үнэхээр баяртай байна. Тэгээд энэ шагналыг авсандаа ч гэсэн үнэхээр баяртай байна. Баярлалаа та бүхэндээ. За энэхүү танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ноёд хадагтай та бүхний энэ оройн үчиг гэрэн мэдчилж байна. Тэгээд өөрсдийн салбар бүртээ тэргүүлэх чиглэлээр шилдэгүүд болсон одоо нийт компаниудаас дахин баяр хүргье. За Teso Group нь хүнс үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, барилга бүтээн байгуулалтын чиглэлээр 3 дэд групп 30 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа явуулдаг. За бид тогтвортой хөгжлийг эрхэмлэн хамтын үн цэнээр дэлхийд түвшийл үндэсний баялаг бүтээгч байна хэмээх эрхэм зорилгыг teen хүний нөөцийн бодлогын хүрээнд нийт ажилтнуудаа болон нийгэмд хэрэгжүүлсэн маш олон гайхалтай төслүүдээр энэхүү шагналыг авч байгаа гэж баяр талархалтайгаар хүлээж авч байна. Тэгээд үчиг сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. ESG байгаль орчин нийгэм засаглалын ажлын байр энэ дээр ажиллах хүмүүсийг мөн бэлдэх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ дээр бол ялангуяа бид нар бас тодорхой ахиц дэвшиж гаргаад явж байгаа. Тэгэхээр энэ дээр ялангуяа мэдээж энэ үр нөлөө нь зөвхөн компани одоо bottom line гэхээсээ гадна байгаль орчинд хийж байгаа арга хэмжээ маань бас тодорхой үр дүнгээ өгөөж байгаль орчинд нөлөө багтай нийгэмд хувь нэмэр оруулдаг засаглалын ийм тогтолцоо байдаг. Тэгэхээр яалтчгүй энэ иймэрхүү чиглэлийн ажлын байрыг бий болгох бол одоо хүний нөөцийн мэрэгчлэн өнөөдөр ирсэн та бүхний одоо их чухал үүрэг гэж бид бүхэн харж байгаа. Тэгэхээр мэдээж энэ чиглэлийг бол цааш нь хөгжүүлээд бүгдээрээ хамтдаа ажиллана гэдэгт найдаж байна. За энэ орой баярын мэндийг одоо MCS Group-ийн зүгээс та бүхэнд хүргэж байна. Ажилтнууд руугаа чиглэсэн бодлого бүртээ гэр бүлийн хорхигдуулахгүйг зорддог. За тэгээд гэр бүлийнхээ одоо гишүүдийг хайрласныхаа төлөө, халамжилсныхаа төлөө өнөөдөр шагнал авч байна. Маш их урмаалаа. Баярлалаа Зангаа портал. Баярлалаа.